За сайн байцгаана уу? Намайг туул хийдэг хоол зүйч хүнсний эрүүл хойч мөрчлөлтэй. За би та бүхэнд ахмад насны хоолтын талаар товч мэдээлэл хүргэе. За ахмад насны хоолтод хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд бие махбодын, сэтгэл зүйн, нийгмийн, эдийн засгийн, оюун ухааны гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг. За үүнээс бие махбодын хүчин зүйлсийг дэлгэрэнгүй яриа. За үүнд нэгдүгürt нь биеийн бүтэц өөрчлөгдөг. За жишээлбэл булчингийн мас буурдаг, өөгний хэмжээ алдагддаг, ясны бүтэц өөрчлөгдөг, яс сэргиждэг гэх мэт. За мөн шүсний ялгаралт нас ахихад тусам багасдаг, шүдний эмгэг үүсдэг. За хоол боловсролт шингээлт буурдаг, ходоодны хүчил ферментүүдийн үйл ажиллагаа багасдаг. За өөх тос лактоз шингээж чадахгүй байдал үүсдэг. За түгжрэл үүсгээд байдаг. Цангах мэдрэмж бас нас ахих тусам буурдаг байна. За илчлэгийн хэрэгцээ буурдаг. Ийм олон өөрчлөлт гардаг байна. За тэгвэл яаж хооллох хэрэгтэй вэ гэхээр өдөрт 4-5 удаа бага багаар за гол нь тогтмол цагт хооллох хэрэгтэй. Тогтмол цагт хоолсноор хоол боловсруулах фермент шүүрлүүдийн ялгарал яг тогтмол цагтаа байх боломжтой, хэвэн явагдах боломжтой. За өөх тос багтай хоол илүү тохиромжтой. Яагаад гэхээр цус нойр булчирхай үйл ажиллагаа бас багасдаг учраас аль болох өөх тос багтай хоол илүү тохиромжтой. За мөн лактоз шингээж чадахгүй байдал үүсгээд байдаг учраас сүүний сахар буюу лактозыг боловсруулж гаргаж авсан эсэг цагаан эдээ буюу тараг хоормог илүү тохиромжтой байна. За мөн түгжрэл үүсгээс сэргийлэхийн тулд аль болох эслэгээр баялаг хоол хүнс буюу бүхэл үүр тариа, олон төрлийн будаа, за хоёрдугаар гуйр гэх мэт эслэгээр баялаг хүнс, за мөн жимсгэн хүнсний ногоо илүү хэрэглэх хэрэгтэй. За эсрэгийн хэрэглээ нэмэгдүүлсэн тохиолдолд заавал шингэний хэрэгцээг бас нэмэгдүүлэх хэрэгтэй. За мөн B6, B12, фолиум хүчил гэх мэт тарих мэдрэлийн үйл ажиллагааг дэмжсэн амин дэм эрс зойцуудыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. За мөн омега 3 тосны өвчлөлийг маш сайн хэрэглэх хэрэгтэй. За мөн ясны сэргийлэлтэй сэргийлэхийн тулд кальц, Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. За кальц бол сүйт цагаан эдээ ногоонгийн ногоонд агуулдаг бол Д амин дэм нь цөөн хэдхэн төрлийн хүнсэнд агуулдаг. Жишээлбэл тослог загас, далайн хүнс, за мөөгөнд байдаг. За мөн өндөгний шар дагуулдаг байна. За мөн Д амин дэм нарны гэрлийн нөлөөгөөр хүний арьсан дор нийлэгддэг гэж үздэг. Гэхдээ Монголд бол яг нарны гэрлээр хангалттай Д амин дэмийг авч чадахгүй байна гэж үзсэн байна. Тэгэхээр Д амин дэмийн нэмэлтийг хэрэгжилж болно. Гэхдээ заавал эмчийн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй. За тэгээ аль болох олон төрлийн хүнс хэрэглэснээр шаардлагатай шинэ бодисуудыг бүгдэнгийн авах боломжтой. За тэгээ хоосон илчлэгтэй хүнс хэрэглэхээс бас татгалзах хэрэгтэй. Хоосон илчлэгтэй хүнс гэдэг нь зөвхөн хүний биед илчлэг өгөөд байдаг, энгийн нүүрс ус, өөх тосыг өгөөд байдаг. Харин бусад шаардлагатай шинэ бодисууд буюу амин дэм, эрс зойц, уур гэх мэт шинэ бодисуудыг агуулдаггүй зөвхөн илчлэг энгийн нүүрс ус агуулсан хүнсийг хэлээд хоосон илчлэгтэй хүнс гэдэг. За жишээлбэл чихэрлэг амттан, чихэрлэг хүнс, их тосон шарсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт эрүүл бус хүнс энэ хоосон илчлэгтэй хүнсэнд ордог байна. За мөн шин жимс хүнсний ногоо айлгуулах хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр таны дархлаа сайн байх боломжтой. За тэгээ эрүүл зууш хэрэглэх хэрэгтэй. Хүнд хоолыг аль болох өдрийн цагаар харин аль болох амархан боловсрч шимэгдэхүйц, шүл устай, хөнгөн хоолыг оройн цагаар идэх хэрэгтэй. За тэгээ хоол идэхдээ тайван, хангалттай хугацаагаар хооллох шаардлагатай байгаа. За тэгээ хэрвээ амтлах, үнэрлэх мэдрэмж буурсан байх юм бол олон төрлийн хүнсний амтлагч ургамлуудыг хэрэглэж болно. За харин яг вигор ч юм уу, дашида ч юм уу гэх мэт хоол амтлагчийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эдгээр нь давсны агуулмж ихтэй байдаг учраас эргээд сөрөг нөлөөтэй жишээлбэл артерийн дагаралтыг хэсэх, зүрх судасны өвчлөл үүсгэх мэт сөрөг нөлөөтэй учраас аль болох амтлагч ургамлуудыг хэрэглэх хэрэгтэй. За тэгээд халуун ногоо хэрэглэж болно. За тэгээд хоолыг өнгө хосолсон, сонирхол татхуйц хэлбэр төстэй бэлтгэж хэрэглүүл илүү бас хоолны туршил нэмэгддэг байгаа. За тэгээд залгих бэрхшээлтэй хам бол ихэвчлэн шүл устай, шингэн, зутан маягийн хоол тохиромжтой. За тэгээд үндсэн хоол буюу хоёрдугаар хоолыг аль болох сүмстэй бэлтгэж хэрэглэх хэрэгтэй. За тэгээд хоолыг маш сайн зажилж идэх. Зажилж идснээр хоол ходоодонд ороод боловсрох шимэгдэх нь илүү сайн хялбар байх боломжтой. За мөн амархан цаддаг. Ингэснээр хид их идэхээс сэргийлэх боломжтой. За мөн илүүдэлчийн тааралт үүсгээс сэргийлэх боломжтой. За тэгээд химийн шүдийг сайн тааруулна.
том эрчмийн хоолыг маш сайн жажилж одоо жижиглж хэрэглэнэ. За тэгээд түүхий жимс ногоо салгаатыг жижиглж хэрэглэх хэрэгтэй. За тэгээд хоол идчих яхад нь одоо маш сайн анхаарч байх хэрэгтэй. За тэгээ өдөр болгон адилхан хоол идэхгүй байхад анхаарах хэрэгтэй байгаа. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.